Ер нь бол хүн болж төрөөд үзэх ёстой хамгийн сайхан гэсэн зүйлсийн нэгийг өнөөдөр үзлээ. За өнөөдөр одоо 8:10 болж байна. Их орны алтан хилийн нэр зэрэг нь биш үү те гэд гарлаа. Хүлээний минь өнөөдөр бороотой өдөр таарсан байна. Тэгээ өнөөдөр явж хэл маань гоё яана. Миний яг хүсэж ирсэн зүйл. За хилийн цэрэг рүү явж байна. Энэ өдөр хичнээн хүлээвэ. Харин яшиг болоод дараа жил болж бодож тийм намар болж байна. Бид хилийн цэрэг дээр ирсэн. Одоо нэг гэж байна. Өнөөдөр хул дуулар байна. Зээл хамгаалтын бичгийн зохион байгуулж ирсэн түүхэн уламжлалтай анги байгаа. За 1937 он сайдрын зөвлөлийн 26 дахь тогтоолоор Алхаасмын Баян бод нэртэй газар анх байгуулагдсан. За 1939 оны Ахлахын голын дай 1945 оны чөлөөлөлтөд 1948 оны баруун хилийн төлөвлөлтөнд оролцож энэс Монгол улсын 5 баатар хэлчний төрүүлсэн түүхтэй анги байгаа. За хүүхдүүдэд их оромж хэлж үзтийг төвшүүлэх ийм үлсэн бас чиглэлийг хөгжүүлэхэд энэ одоо үйлчлэг та бүхэн одоо байнгын одоо хүүхдүүдтэй ажилладаг өдөртөө ирээдүйн ус хүүхдүүдтэй ажилладаг энэ багш нарт дамжуулан зохион байгуулалтын үлсэн гол зорилгыг дагуулж байна. Та бүхэн хэл гэж үе энийг хамгаалдаг хэлчтэн гэж ямар хүмүүс байдгийг энийг хариу зохион байгуулалтын ямар байдалтай явагдгийг гэдэг талаар замун Монгол улсынхаа хэлээр очиж үзээд энд юу юу хэл нь одоо яг юуг хэлгээд байдгийг бид хүмүүс одоо хэл хэлээр яг юуг нь хэлгээд байдгийг цаана нь алхаж үл болох наан ишгүүл үл болох энэ газар гэж энийг хэн хамгаалдаг ирээдүйн хойш хэн хамгаалдаг энэ талаар одоо өөрсдийн мэдэрсэн мэдрэмжийг одоо авах юм. Ингээд энийгээ сурагчдаа чанартай одоо зааж хэлж ярих нь бол хамаагүй арай илүү төлөв байх гэсэн ийм одоо үндсэн гол зорилгыг агуулж байгаа. За сая та бүхэн бас танилцуулсан баг. Манай ангийн та бүхэн бас эдийн засгийн тэмдэглэл 4 дугаар ингээд сумын хотод ажиллаж амьдралын хувьд бас мэдж байгаа. Манай төрийн 3 одонтой анги Монгол улсад төрийн 3 одонтой анги 2 байдаг. Нэг нь дотоодын зэргийн 0 тоног гэж байдаг. За нэг нь одоо манай анги. Манай анги хэл хамгаалах байгууллагын хэмжээнд буюу хөл зүйн яам дээр ярьж байгаа. Цорын нац 3 одонтой юм. Ангуудын одоо агчид ангийн ангуудын одоо байлгийн төвтэй. Энэ байлгийн төвөндөө туг бол цэгийн албаачдын оройн дэд шүтэн гэж юм. Монгол улсын цэргийн дүрмээр бас зохицуулаад байна. За энэ оройн дэд шүтэн болсон байлгийн төвөндөө төрийн 3 одон залсан анги гэдгийг хөд хамгаалалт байгууллагын хэмжээнд нэлээд өндөр нэрүүдтэй нэлээд өндөр хариуцлагатай юм. Ийм учраас та бүхэн бас энэ үйл ажиллагааны бас оролцохдоо энэ одоо байдлыг бас хадгалцаа яаж гэж хадгалцаж илүү тодтогч бас найдаж байна. Тэгээд даалдрын тахимд ороод ирсэн музей ядж байна. Одоо хилийн цэргийнхээ түүхтэй тий танилцж байна. Танилцуулганд гарсан тий анги 1937 оны 10 сарын 18-нд байгуулагдаад 11 сараас улсын хил хамгаалалтын боловч эхэлсэн гэдэг. Энэ дээр анх байгуулагдсанаас хойш одоо манай анги 2027 онд 90 жилийн явгад тэмдэглэж байгаа. Тэгээд одоогийн 89 жилийн хугацаанд гарсан олоолтой амжилт бидний түүхүүд бүгд ижээ хадгалагдаад явждаг. Манай ангийн одоо жижигрүүлсэн музей гэх юм тий. Анги болгоны юм алдрын танхим түүх гэж бас байдаг. За ангийн маань хамгийн одоо
үн цэнтэй үзмэр болоод тэгээд юм олон чулуун хэлийг багны 1930 оны намж Бүгнаас Монгол радиос дамжхан үед ашиглаж ирсэн хэлний байгаа. За энийг бол Намар Сарангойн ярьж байгаа бол өөдөө тухайн үед бол 20 гаруй байгаа байсан гэж үзэж байгаа. 20 гаруй байгаа нь улсын хэлийг хэлжсэн. Тэгээд одоогийн яг мэдэгдэж байгаа нь 5 ширхэг байна. Тэгээ Монгол улсад 4 ширхэг байгаа. Бүгнаас их улсын цэргийн музейд нэг байдаг, ялт музейд нэг байдаг. Манай цэргийн төв музейд байдаг, хэл судлалын секторт байдаг. Ингээд манай тэрийг бусад нөгөө үлдсэн 10 гаруй нь бол одоогоор орсдоггүй. Тэрийг бол Намар Сарангой магадгүй хэлийн бодлооны үед бол алга болсон байгаа гэж хэлж байна. Хүнээ ба. Тэгээд бариад үзэж байна. 2017 онд болсон байсан. Эд үлдээ зүйлүүд бол бид одоо болсон байна. Хилээс нодны өчигдөрөх таймтай холбогдуулаад нэг баатар нэмэгдсэн шүү дээ. Монгол улсын хилээс 14 баатар гарсан гэж боддог гэсэн чи одоо 15 баатар өчигдөрөх таймд оролцсон нэг баатар нэмэгдээд саяхан бас мөнгө өсөж үзүүлээ. За түрүүний хэлсэн 1984 онд Байлдааны гавьяаны одонгоор 2013 онд Цэргийн гавьяаны улаан одонгоор 2019 он Сүхбаатарын одонгоор ингээд шагнагдсан. 3 том дайнд улаанд оролцсон түүхийн дайчин уламжлалын менежер хөндөж үзээ 3 том одонгоор шагнасан байна. Тэгээд 1976 он маш холбоогийн чансан нэмэгдэж заа мэдээлэлүүд танилцуулж байна. Ийдний гой гайхалтай түүх байгаа. Тэгээд энийг би одоо ирсэн цэрэг баатан байгаа. Энэ түрүүнд ярьж өгдөг. Тэгээд энийг сонсохоор бас цэргүүч гэсэн их юм сайрлж байгаа юм шиг байна. Энэ бэлтгэл хурандаа дамжсан гэж мужаагаар нэстэй Монгол улсын хэлийг явгнаар тойроо гэдэг зорилго тавиад тэгээд төрөндөө өрхийн тулд 3 жил гарan бэлдээд уулын спортоор алхалтаар хичээлж байгаа. Ингээд улсын хэлээр явган аялсан. Энэ нэг бүрийхэд арцууд байгаа зэ тийм ээ. Улсын хэлд байгаа заставуудаар аялж очсон, алхаж очсон застав болгоноор тэмдэглээд харуулаад энэ дотор байгаа бичиглэл дотор дандаа хамт алхсан хүмүүсийнхаа нэрийг бичсэн байна. За ингээд аялаад явсан 2016 он шиг санагдаж 2016 онд би Баян-Улгийн ангид ажиллаж байхад энэ хүн онгоны отродоос буюу наран ургац зүгээр шилийн богдоос алхалтаа эхлүүлээд ингэж явж ирсэн. За 2010 онд Баян-Улгийн 2 дугаар нэлийн застав буюу ийм торгон элстэй газар алхалтынхаа дээд рекордыг хэвтсэн. Өнийг өдөр 70 км алхсан. 60 гаруй настай тийм бэлтгэл хурандаа хүн. За тэгээд явж байгаад алхалтаа нэг жил гаруй ингээд уцаатай төрөж явж байгаад 2010 онд хөвсгөл 2016 онд явж байгаад энэ хүн нөгөө гол гарах гэж мөртөө явж байгаа тосолдоод маш хүн хэмтээд ингээд аялал төр зогсоогоод 2017 онд буцаагаад энэ одоо алхалтаа үргэлжлүүлээд явж байхад би энэ ангид шилжээд ирсэн. Одоо хоёр удаа уулзсан баруун эзгар зөв эзгар хоёр нийт хараад ингээд жил гарангийн дараа энэ хүн аяллаа үргэлжлүүлээд дуусгасан юм төвтэй. Мундаг байгааз тий. Тэгээ би зэргүүд ярьдаг байхгүй юм. 60 гаруй хүн улсын 60 гаруй настай хүн улсын хэлийг ингээ явган тойрсон байхад бидний өнөөдрийн 1 цаг 2 цагийн номхон зогсооч гитасын бэлтгэлэл юу ч биш ээ. Ядрах үедээ бэлтгэл хурандаа дамжаас өөр ингээ байг санаарай гэд өдрө болгон баг захиж хэлдэг. Тэгээд манай зэргүүд бас энийг сонсоод айгүйх бахархаж хүлээж авдаг юм төвхтэй. Мундаг хүн байгаа. Да энэ хэлжтийн бас торож гарсан бас нэг том түүх юм болов гэж боддөө штэ. Нөгөө нөхөр бол өмнөх хүмүүс амсгах юм байна. Тэгээд сэмэлж байгаа. За манай ангид бол сургууль цэнхэр улс киноны зураг авалтыг хийгдсэн. Нодлон сургууль цэнхэр улс киноны 48 жилийн аагаар Баццэг гавьяат Эрдэнэ очир гавьяат хоёр манаас ангид ирчт дурсамж яриа хийгээд зураг дахиад тийм дурсамж нэвтрүүлэг бэлтгээд явсан. Тэгээд гэсэн 4 газарт бол зураг авалтыг хийсэн байсан. Одоо та нарыг очиж байгаа тийм статур нэлээд хөрсгийнхаа зураг авалтыг хийсэн юм бил. Яг нэг төлөө хаглаад хэсэг гэдэг чинь тэрийг бас хийсэн. Захтааваа ойдаг хэсгийг бол хийсэн. Тэгээд одоо бүжгийн заалны саний солийн төвс гарч бүжгийн заал байгаа шүү дээ. Тэр чинь одоо нөгөө нэг сургууль солонгыг дуулуулна гэдэг. Тэр хэрэгжийн бичлэг хийсэн байхгүй тий. Тэгэл тухайн үеийн тэр одоо цахилгаан хөгжмөнүүд бол тэр үеийг хараад 48 жилийн өмнөх юм байна тий. Тэгээд тэр Баццэг гавьяатыг бол Элийн цэргийн хар нүдэн гэж хэлдэг. Тэгээ одоо ийшээ гараад харах юм бол тэр эндэр хагаа нөгөө нэг байлдагч нар нөгөө харамслаар амин өргөдөөд нэг ошуулгасыг явуулахад нэг эндрийн юм байдаг шүү дээ. Яг тэр хэсэг нь кинон дээр мөнхөрсөн учраас анхныхын загвар нь ерөөсөө өөрчлөггүй. Үе үеийн дараа өнгийн сэргээдэг болохоос хинч тэр загварыг өөрчлөггүйгээр ингээд хадгалж байгаа. Тийш жагсаалын төлөв дээр гарах зүйлүүд болох юм руу харах хаа. Сургууль цэгэр бол эндэр байна.
Бид паргондоо суугаад явдвэ. Өнөөдөр чи гурлаа хатлаа гэж. Тэндээ өөр маань чуулаад. Тэгээд дуудаад. За бид хэд застаатаа ирсэн. Төмөрбатар байна. Нэрэмжит застав. Төмөрбатар гай нэрэмжит одоо хэлийн манайг бид хэд хийх нэ. Тэг би ер нь бол янз бүрийн бичлэг хийх оройтой. Тийм болохоор зүгээр л байгаа газараа нөгөө сэтгэлээ яриад явах бичлэг болно. Тэг застаат ирээд айгу гоё. Одоо энэ миний ирж үзэж байгаа 2 дахь застав. Захицаа онцчлөө. Нэ. Одоо тушаал аавна. Баатрын нэгэмжид манай ер нь бол ховор томилдог баяр ёстой үеэр тэрний үйл ажиллагааны дагуу баатрын нэгэмж маа томилдог. За өнөөдөр маадэр үйл ажиллагаа явуулчих болсон баатрын нэгэмж маа томилчих болсон. Заавч баатрын нэгэмж манайг сүйтэй өгсөн. Манай ном их махамдад оюун сам саран чимэг дааж ав өрн тоос жадсан дулам оч гэрэл ууган чимэг номин цэцэг нарын бүрэлдэхүүнтэй Монгол улсын хэлийн манаа үүрэг авахар илээ. Манай бүгд найз Монгол улсын баатар дэд дуранда самдмын төмөрбаатарын нэрмжит Монгол улсын хэлийн манаа баруун тийш эдэмгасгат марш Гэмэн чандро мана түнэ дарси махо ахо агинами жонцэго. За тэгээд энэ хүртэл үзсэн хүмүүс ерөнхийдөө ойлгосон байх. Багш нар улсын хэлт гээд ийм үйл ажиллагаанд оролцож ийм хилээ манах завшаа болцсон байгаа. Тэгээ ер нь бол халах голыг зорьсон, халах голд очихыг сонгосон том шалтгаануудын нэг бол энэ хил дээр очиж үзэх хилийг одоо манах гэж арайч бас ингэж зүрхлээг юм аа. Гэхдээ хил дээр очих, хилийн баг нь харах юм боломж гарах болов гэсэн ерөнхийдөө нэг тийм нэг юм бодож исэн. Тэгтээ очиод бол хил манах тийм багш нар улсын хэлт гэдэг ийм хөтөлбөр байдгийг мэдээд хил манахыг бол үнэхээр хүсэж исэн. Тэгээд яа тэгвэл манай аав маань халах гол дүүрэг гүйцэтгэх хийх айгүй хүсэж байсан тийм цэрэг анх цэрэгддэг тахта. Тэгээд энэ одоо тэрэгэж их нээлттэй ярьдаг байсан намайг багт. Тэгээд би аавынхаа тэр одоо азарганы хүрээгүй газар унган хүрдэг гэдэг нэг үг ингээд санаанд ороод идэв гэсэн. Тэгээд аавынхаа тэр нэг эр цэргийн хувьд, эр хүний хувьд хүсэж исэн те тэр одоо хүслийг нь үр хөвгт нь жоохон ингээд бэлэлжил гоё юм шиг санагдаад дээрээс нь ингээд хил дээр очих, халах голын хил дээр очих гэдэг бол миний маш нэр төрөөр байсан болохоор тэгээд яг энэ багш нар улсын хэлт гэдэг арга хэмжээ нь 2 жилд нэг удаа болдгийг нь яг энд нь хамрагдаж явахыг үнэхээр хүссэн, үнэхээр хичээсэн бохгүй үнэхээр хичээсэн. Тэгээд одоо энэ үйл ажиллагаанд оролцоод хамрагдаад явсан. За тэгээд ерөнхийдөө бол хил орчмын бүс гэдэг бол маш нууцтай газар байдаг болохоор бидний ер нь хамаагүй зураг бичлэг ингэж авахгүй байхыг угаасаа анханаас сануулсан. Энэ болохоор хил орчмын яг хилтэй ойрхон ч гэсэн яг хил дээр газар биш болохоор бичлэг хийж болох юм байна. Тэгээ бичлэг хийж байна.
Бид явсаар ор нугын хилтгий хад гэдэг газар ирсэн. Тэгээ юм талд байдаг. Хэсэгэн хаттай хэсэг. Ингээд юм тал. Амар хүн ингээ гоо бийчих чаад. Амар баасдаг гэж юм байна. Амар сонирхолтой газар. Тэр хараа ингээд юм юун дээр өстө бичлэгэн дээр өстө санаар гэж нэ ёо бүр энэ мэдрэмж бол бүр үнэхээр зүрлэж харгалаа. Амар том тал танд ингээд байгаа юм хатан дээр нь байгалийн үзсэн. Одоо яг ингээд доор байхад бол юу ч мэддэхгүйсэн даа. Зүгээр л яг ингээд харагддаг л байгалсан. Тэгээ ингээд дээшээ гарангууд бүр ёо. Зураг бичлэг авч болох газар, болохгүй газар, болох зүйл, болохгүй зүйл гэдэг талаар нэлээд их тийм одоо чиглэл өгөөд, тийм заавар өгөөд тэгээ явсан. За тийм болохоор яг энэ бичлэг дээрх одоо хамгийн оргил үе буюу хэлийн баг нь үдж байгаа тэр хэсэг бол огт байхгүй. Угаасаа хийхгүй. Тэгээд бид нар бол тийм хэлийн баган дээр маш хүндэтгэлтэй очиод хүндэтгэлтэйгээр одоо үзээд хэлийн багандаа хүндэл үзүүлээд буцсан. Тэгээд аюу сонирхолтой. Яг ингээд ийм хэлийн баг наа шүү дээ, тий. Тэгэл бид нар яг энэ талаас нь хараад энэ талыг нь зөвхөн өнгийгөө тарчиж юусоо болохгүй, тий. Яг ингээд энэ дундуур нь ингээд хэлийн зураас явж байгаа байхгүй. Тэгэл одоо яг бичлэгийн ихэнд хэлсэн одоо цэргийн даргын үгтэй цаана нь алхаж үл болох, наан нь гიშгүүлж үл болох ийм Монгол улсын юм даргын хэл гэдэг. Тэрийг өстой яг мэдэрсэн. Айгу гоё байсан. Тэгээд ерөнхийдөө сая яг харуулсан орон нугын хилтгий хадын дараа бид нар хэлийн багнаа үзсэн. За тэгээд хэлийн багнаа үзэж хүндэтлэл үзүүлчихэд тэгээд буцаад хуулдуул руу очсон. Хуулдуул орчмын одоо хэлийг морьтой одоо маасан гэсэн одоо үргэлжлүүлээд гарна. Тэгээ хуулдуулыг бол хүмүүс юугаар нь мэдэх вэ гэхээр Тов ангийн үхрийн ширээр авсан газар нутаг гэж маш сайн мэднэ. Тэгээ би энийг бас багтаа үзчихсэн болохоор надад энэ одоо түүхэн уул маш сонирхолтой байсан. Ер нь бол халах голын маш бахархал түн нь бол Тов ам буюу одоо Чингис хааны 37 дугаар үеийн алтан ургийн хүн байгаа. Хуулдуулыг манжийн одоо мэдээлж шилжсэн байсныг авахын тулд одоо арга сэлээд үхрийн ширийн хэмжээтэй газар нутаг авах одоо тийм эрхийг аваад одоо тэгээд тэр үхрийн ширээ ингэж нарийнаар суваад хуулдуулыг тойруулаад тэгээд одоо уула авсан байдаг ийм одоо домогтой түүхтэй ийм уул байгаа. Тэгээд маш гоё одоо утгатай ийм уул болохоор надад үнэхээр гоё байсан. Бэлдэн очиод үзэх бол үнэхээр одоо сонин сайхан байсан. За хэлээ морьтой манахад бэлэн болсон байна. Морьт маань ирсэн. Энэ зам дагуу хэлмэнэ. За эхнээсээ морьтой хэллээ. Сая бүр дахиад бүр юу болов? 2 минут аюу өгөөсөн. 1 минут. Тийм баг. Зүгээр бид нарт амар утаа. Ам нь бүр амар чанга амаач арай булаа гэхгүй. Тэгтээ татахгүй. Татаад ахчих зогсохгүй. Яг нэг уршаагаад Нэг эвгүүцсэн. Нэг аюу эвгүүлсэн. Бүр амар давхиж байгаа юм чаа. Чигэсээ татгаас надад. Оо тийм мөрөнд бүр амар лаг юм биш зүгээр. Тэгээ би морьтой давхичлээсэн л да энэ амар өнгөрөө давхид. Сайн давхисан чинь. Морьтой ингэж нөгөө хилээ ингэж ман гэж би юусоо бодож байгаагүй амар гоёлаа. Гой байлаа гэж гоё байна. би
За ингээд тул болон дээр ирлээ. Эндээс ийм хэмжээний газар авна манж ноёто. Тэгээ тэг үхрийн шир баг газар шүү дээ. Ауг. Та энэ үзэрийг аваад тойроод аяархан галбуудаарай. За. Энэ удаа таны уран ухааныг дэшрэн магтъя. Та энэ газраа авт тугай. Дархан уул бүхлээрээ Монгол их болсон тул энээс хойш энэ уулыг бангийн дархан уул гэж нэрлэе. Хүрээ! 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 Тэгээд хуулд бол орчмын одоо хэлийг морьтой одоо манаад тэгээд бидний үүрэг нэг өдрийн одоо үүрэг маань дууссан байгаа. За тэгээд сая бас сонсон баг. Тэгээд Баатар Хэлчний нэрмжит юм манаа байсан болохоор маш гоё хүндэтгэлтэй бүх өдрийн турш маш гоё хүндэтгэлтэй байсан. Бид нар ч гэсэн маш хүндэтгэлтэй байхыг хичээсэн. Тэгэд энэ бичлэгийг ч гэсэн одоо яг нэлээд их танаж болохгүй зүйлүүдэд нэлээд хянаж ингэж тансан ийм бичлэг байгаа даа. Тэгээ ер нь бол зөвөр оруулж байгаа учир нь юм бол яг нэгт дурсамжаа хадгалах, хоёрдугаарт нь хэл гэдэг зүйлийн одоо үн цэн үүнээс ирэх мэдрэмжийг жоохон ч гэсэн хүмүүст өгөх гэж Монгол улсынхаа дархан хэлийг, Монгол улсынхаа эрхчлөө тусгаар байдлыг талаар дахин нэг эрхцүүлээсэй гэж энэ ямар их зүйлээр олддог, ямар үн цэнтэй зүйл болохыг нэг одоо сэргээж бодоосэй гэж ингэж оруулж байгаамаа. Түүнээс бол яг гоё зүйлүүдийн зураг бичлэгүүд бол ерөнхийдөө бол бараг байхгүй бичлэг байхгүй. Зүгээр л агуулга явд. За би харуулын манан дээр цамхаг дээр гарч үзэх гэж байна. Манай ном их махамдад оюулам саран чимэг давааж ав уран тоос номин цэцэг өвгөн чимэг жавцан дурдам оч гэрэл нарын бүрэлдэхүүнтэй Монгол улсын хэлийн манаа үүрэг гүйцэтгэв. Үүргийн хугацаанд ихэрсэн зөрчилгүй. Тэгээд эхлэл дээр гарч исэн халах голд бол Сурган цэнхэр уул киноны зураг авалтуудыг хийсэн байгаа. Тэгээд бид миний ер нь нэлээд олон орж исэн соёлын төв рүү ордог тэр хэсэг өрөө Сурган цэнхэр уулын тэр хунгийн дугдуулдаг өрөө гэж би халах голоос явхаас өмнө л мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд бидний очисон застав. Тэгээд өмнө нь бас очиж исэн ставууд дээр Сурган цэнхэр уулсын одоо зураг авалтыг хийж исэн юм билээ. Тэгээ Сурган цэнхэр уулч ерөөсөө хэлчид дээр очиж байгаа сурвалжлагч бүсгүй одоо тухай кино шүү дээ тий. Сурвалжлагч бүсгүй одоо хэлчдийн амьдралтай яаж танилцаж, хэлчид яаж ажиллаа явуулж тий. Бодит хөдөл дээр юу болдго юм бэ гэдэгтэй танилцаж
байгаа. Тэгэд нийтлэл бичгээр очсон ийм сурвалжлагч бүсгүй одоо адал явдал үзэж харж туулсан юмных нь одоо тэмдэглэл маркийн ч юм уу тийм одоо кино шүү дээ. Тэгээд энийг би бас бэлгшээсэн. Галахгүй л авсан зураг авалт авсан газрууд дээр нь очиж байгаа. Дээрээс нь би бас нэг сэтгүүлчийн хугархай тийм болохоор тэр өдөржингөө би ер нь бол Суврын цагаар улс дотор амьдрий гэж ийдсэн. Тэгээд анхнаасаа бол яг Баццэггүйтэй адилхан одоо үсээ ингээд задгаа тавиад тэгээд зураг авалт авсан газруудаар нь яваад тэгээд хамгийн сүүлд нь төгсгөлт нь оройн би хунгийн дуу дуулсан. Тэгээд хунгийн дуу би бол нэг тийм сайн дуучин биш. Гэхдээ тэр дууг сайн дуулах, муу дуулах нь ерөөс нь надад хамаа байгаагүй. Зүгээр л тэр өдөр одоо тэр кинон дотор амьдрах нь надад илүү гоё байсан. Чухал байсан. Тэгээ яг ингээл зэргүүдтэй ингээл намайг бүжинд дуурайл би эргүүлж цагаан байлсаар би эргүүлж зэргүүдийг бүжинд дуурайл давхар хэлгээд тэр миний анхны удаагийн эрэгтэй хүн бүжгэнд дурсан явдал байсан. Амар тийм сонирхолтой мэдрэмж. Нэрнгээс яг кинон дотор аваад байгаа юм шиг санагдсан. За тэгэл төгсгөлт нь хонгийн дод болох бол би бүр өөрөө солонголцсон юм шиг л санагдчихсэн. Ер нь бол тэгээд халахгүйд болсон халахгүйлийн 2 жил ямар байсан тухай угаасаа бичиж үлдээн. Тэгэхээр яг ингээд надад бэлгэдэл нэг гоё байсан байхгүй юу? Айгу сонирхолтой байсан. Оройн тоон дээр болохоор бичлэг гэж мэдээж ирэх болохгүй. Бид нэр ингээд зэрүүтэйгээ хамт орой марша хийгээд тэгээд чагсаалын дуугаа дуулаад тэгээд ингээд дуусгасан. Тэгээд энэ тэр их гоё мөчийг бас алдмаар гойсон болохоор зөвөр хуцаа керманда хийгээд дууг нь бичиж авсан. Тэгээд бас их сонирхолтой болов уу гэж бодож байна.
Манайхаа өнөөдөр аялал ямар байв та? Амар гоё. Та үзгээр хийж үзгээр бичимгүй сайхан мэдрэмж авлаа. Өнөөдрөө сэтгэл ямар байна? Би чинь морь онлог хэдэн жил болцсон юм бэ? Энэ эх орны хүүхэд гэдгээс өнөөдөр бүр илүү тод мэдэртэй сайхан байлаа. Стог ойлаа. Монгол хүн болж төслөөрөө үнээр бахархаж гин. Амгч гин. Очки өнөөдөр ямар байсан бэ? Өнөөдөр нэр үнээр илтүү асуудлыг бодох завгүй яа. Тэгэхээр сайхан нэг өдрөл. Үгээр хэлхий яа. Ямар байна? Ер нь бол хүн болж төрөөд үзэх ёстой хамгийн сайхан гэсэн зүйлсийн нэгийг өнөөдөр үзлээ. Тэгээд 20 тэтгэн наснда энэ сайхан зүйлийг үзнэ гэдэг бол үнэхээр Ховорхон заяа байлаа. ховорхон тий. Ховорхон заяа. Нэр үнэхээр ховорхон заяа байлаа. Тэрдээ чинь тэгж хүн болго очтгүй гэсэн шүү дээ. дээ. Бид нар байж тээ цагаан сүгээр ингээд ухтуулаад үдүүлээд хэдий манай гарна гэдэг чинь бодлоо. Аха. Тэр чин болгон тийшээ тэгж гардахгүй гэж штэ. Харин Тий, хүн болж төрсний хамгийн сайхан заяаг өнөөдөр бас нэгийг нь бас хүртлээ. Хүн болгон тийм нөгөө нэг байн тохиолдод байдгүй зүйлийг бид нэр ингээд өөрөөсөө ингээд өөрийн биеэр мэдрээд ингээд тийм зүйлийг ингээд тийм мэдрэмжийг авч тэр бүх зүйлийг ингээд харж чадж байна гэдэг чинь биднэрт ингээд амар хөвтэй хүмүүс байхгүй юу? Ястал тий. Тэгэл ингээд баг нь хараал ингээд мөргөхөд ингээд зүрхэн дээр ингээд гараа аваад яг юу бодсон гэхэлээ энэ сайхан их орныг заяа бид нарт ингээ ам би юу сайдлан үдээс хүмүүсийг л амар бодд юм бэ. Йоо. Бүр ийм сайхан их орнд хайрлаж ингээ хамгаалаад үлдээсэн бүр талархаад хамахгүй юм чи. Тэгсэн чинь зарим нэгтэй улс чинь манай нэг сомшиг азрын зүгтайгаа шүү дээ. Нэг сайхан онгон дагсан байдлыг хараад. Гэтэ үнэхээр гоё лаа. Тий баг Үйлсэн. Ер нь бол. газар нь За сумын төвдөө бид ирцгээсэй. Тийм ээ, хөшөө маань тийм байгаа. Хөшөө маань энд харагдаж байна уу гэсэн. Хөшөөний гэрэл хизээ ассан. Хөшөөний гэрэл асаад байна. Хөшөөний гэрэл асаад 2-3 онц юм байна. Хөшөө.